Захирал нөхөр минь намайг чиний эхнэр гэдгийг хэнд ч битгий хэлээрэй. Ажлынханд буруу ойлголт төрүүлмээргүй байна. За. Окей. Хөөе, охин минь. Гэдэс сүрдэд байна. Энийг авч байгаач. Хөөе. Шичи. Ноо. Чи чинь би энд ажилладаг юм. Ороод удаагүй. Шичи, чамайг ийм хэцүү амьдарч байгааг мэдсэнгөө ажлынхаа хажуугаар бас хог цэвэрлээд. Үгүй тийм биш. Зүгээрээ би ч гэсэн энд ажилладаг. Томилолтоор явчихад ирлээ. Найз нь чамтай идэж явах юм хувааж байна. За юу. Хацтай байна шүү. Жан шичи, формат нь буруу байна. Үндсэн бичвэр 12-оор бид гарч нь 14. Шинэ утга эхлэхэд догоол мөрнөөс тус бүр 200 оны торгуул. Форматын талаар юм хэлж байгаагүй штэ. Одоо тэгвэл хэлж байна. Чамд мөнгөнд торгуул 50 мэдөө. Нийт 800 юан. Чиний цалингаас хасан шүү. Сард хэдийн юаны цалин авдаг хүлээд ингэж болохгүй штэ. Чи одоо яаж миний урдаас орилж чадчихна? Битгий муудалц тайвширлаа. Шичиж 91 ажилтан мөнгөгүй штэ. Битгий цалингаас нь хасал та. Тэгье. Энэс хасгаа болчихъя. Тэгвэл чамаас асууя. Надаас болж чи цалингаа асуулчихлаа. Би вичатаар шилжүүлээ. Хэрэггүй чи шилжүүлж би ашиглах боломжгүй. Одоо ямар үе билээ те? Чи төвчлөөртэй утас барьдаг юм уу? Аав ээжгээд бүгд ийм утас барьдаг. Аюулгүй амар штэ. Тэр ч тийм л байх. Хин ийм утас хулгайлах вэ? Ингээд шичи төрсөн өдөр чинь удахгүй болох байлгүй. Олон жил уулзаагүй штэ. Миний төрсөн өдрийг мартаагүй гэж юу? Мэдээж штэ. Кэнси алдарт Улаанбаатарыг чамд бэлгэлээ. Шууд дамжуулалт гээд шөнө их ажилдаг шүү дээ. Чамд их тохирно. Хэлгсэн үрчлээ арьсны сахарчил эсэлдэлт гээд бүгдийг зохицуулна. Өдөр болгон хэрэглэвэл арьс илүү толиж гэрэлтэн. Цалингаа хүртэл асуулчхад надад ингэж сайн хандаад л. Ойрын хугацаанд өндөр үнэлгээтэй захиалга орж ирэх болов. 20 сая нэг төсөл байгаа. Тэрийг чамд өгөх үү? Ноо. Баяр хүргэе. 20 сая юаны санхүүжилттэй төслийг чамд хариуцуулахар болсон байна. Ноо. Нас чин залуу. Ажлын туршлагач баг. Энэ удаагийн ажлыг чинь би хариуцаад авчихъя. Гэхдээ надад хариуцуулсан штэ. Би аавна гэвэл аавна. Хин юу хэлэх юм? Захирал ирж байна. Би юм хэлж болох уу? Жан шичи бас яах гээд байгаа юм. Муу дарга. Та энэ шинэ ажилтны учрыг нэг олоотгооч. Би энэ хүнийг дийлэхгүй. Гэртээ чи энэ хүний үгээр байдаг. Захирлын чи ихнэр л дээ. Өөрөөр хэлбэл миний ихнэр. Чи захирлын ихнэр гэж юу? Гоо ахлах албан тушаалаа хэтрүүлж ажилчдаа дарамталдаг. Гайгүй ажил байвал бас дээрэмддэг байх нь. Хүний нөөцийн албанд очиж сайн дураар өргөдлөө өг. Шичи. Эзэгтэй. Явъя. Сайн найзаагаа дээрлэх хүлэхгүй шүү. Би чамайг хамгаална. Тэр амжилттай болвол 200 мянган хувь авна штэ. Тэгэхээр чи муу группийн захирлын ихнэр байж. Би одоо байна ээжээ. Муу группийн сарын 2 саяар түрээсэлдэг 2 офисыг түрээсээс чөлөөлчих сайн найзынх юм байна. Чи түрээслүүлэх юм уу? Тэгээд яагаад ийм утас барьдаг юм? Энд чинь верту штэ. Хагас сарынхаа хэрэглээний мөнгөөр авсан. Тэгвэл нэг их мөнгө биш юм байна. 2 сая 500 мянган юан.